шөнө усаа нэлээд олон бас шийдэг байсан. Бөөрийн твсэнцрийн өрөөсөл гэдэг юмтай байсан. Тэгээ бүтээгдэхүүнээ уугаад одоо би одоо жил орчим болж байна. Тэгээ би анхны өдөр уугаад бол их гайхсан. Ягаад бол орон унтахтаа ингээд уусан. Тэгээ би ингээд өглөө ясан чинь нөгөө хэвийн хэмжээнээс байдгаас илүү шээсэх гарсан байхгүй. Тэгээ би надаа яаж байгаа юм бол ингэж гэсэн бүр гайхсан баг. Тэгсэн нөгөө нэг хавангууд минь хөөж байгаа юм билэ. Тэр надад гайхалтай санагдсан юм бол 2 3 дахь 4 дахь өдрөөс л нөгөө ингээд дарахад нөгөө хавантай хөлөөчийн бүр амцшгээс ерөөсөө яг ирүүл болоод ирж байгаа юм. Хав маань байхгүй болоод ирж байгаа байхгүй. Тэр надад сайхан санагдсан. Сахартай унцвал ер нь л шингийн морьхоо уух гэдэг шүү дээ. Яг уухын үед уун. Тэгтээ урдны уудаж хэмжээгээс бол хэвийн одоо эрүүлэний хэмжээнд очсон гэж би өөрийгөө ойлгож байгаа. Нойрондоо сайн болсон. Тэгээд дээрэс нь одоо бас цус нийлэн өтөрхөлтэй байдаг гэсэн тэр интервал ер нь шинжилгээ өгөхөд бол хамаагүй сайжирсан байсан. Ингээд нэг дасгал хөдөлгөөн ч юм уу явахад ер нь дороо ядардаг байсан юм. Нэг өнжөөд нэг 7 хоногт 2-3 удаа явдаг хаад ядардаг бол одоо бол тийм байха болсон. Одоо л өдөрт би нэг 5-6 цаг ажиллахад яах ч гэдэг ерөөсөө хэвийн хэмжээнд байгаа байхгүй сайхан. 80 гарсан жинтэй байгаадсэн. Энэ бүтээгдэхүүнийг ууснаас хойш одоо нэг ер нь бол нэг 73 4 рүү орж ирсэн. Тэгээд дээрэс нь сахар ч буурсан. Би бол тэгж үзэж байгаа. Миний сахар бол ер нь өлөн дээрээ өрөөсө 7-8 зарим үедээ бүр 10 10 хүрдэг байсан. Одоо бол харьцангуйгаа докторсож байгаа. Дээрээс нь мэдээж одоо сахарын эдэмт сахистай шүү дээ. Ер нь бол хүмүүс бол тийм ээ.